Хар салхинд цохиулсан Техас мужийн ард иргэд шуурганд өртсөн орон гэрээ сэргээн засварлах гэж тэмцэж байна. 12 дугаар сарын хүчтэй шуурга Алабама болон Флорида мужийг чиглэн явж байгааг албаныхан сэрэмжлүүллээ. Ширүүн борооны улмаас зам гүр үер давтсан тул анхаарал болгоомжтой байхыг ард иргэдэд анхааруулж байна. Хар салхины улмаас Америкийн нэгдсэн улсад бараг 1100 орчим нийслэг цуцлагдаж, өөр 1650 нийслэгийг даваа гарагийн өглөө хойшлуулсан хэмээн албаныг сурвалж мэдгдлээ. 1640 нийслэгийг цуцлсны дараа нисэх буудлууд нийслэг хүлээж сандарсан зорчигчдоор дүүрсэн байна. Даваа гарагт Чикагогийн хамгийн гол нисэх буудал ширүүн бороо болоод хүчтэй салхины улмаас 450 нийслэгээ хойшлуулсан байна. Үндэсний цаг уурын албанаас Техасаас эхлээд Америкийн нэгдсэн улсын хойд болон зүүн хэсгийн 20 гаруй муж хүнд байдалд байна. 30 см-ийн зузаан цас зарим газарт нь орсон бол заримд нь бороо орох төлөвтэй байна хэмээн сэрэмжлүүллээ. Лавг гарагт Америкийн нэгдсэн улсын Аркансас, Миссури, Оклахома, Техас мужуудад 25 см-ийн гүнд бороо орох бол Нью Мексико зэргийн газруудад 104 см-ийн зузаан цас орох төлөвтэй байгааг сэрэмжлүүллээ.